юм. Өөдөө утсан байна. Тэгээд би цаашдаа идэвхтэй влог хийхээр шийдээд хичээхэд болсон. Тэгээд өнөөдөр Бангкок дахь 12 дахь өдөр. Тэгээд сүүлээс 2 дахь өдөр буюу 14 хоног болсон. Тэгээд зөндөө олон юм хийгээд үзсэн болохоор нэг амар идэвхтэй гоё юмнууд бол хийх байх. Гэхдээ гоё хаал үдэн, кофе уун гой бас жишээ хийж байгаа газар attraction гэдэг юм гэж бодож байгаа. Тэгэхээр ямар ч өнөөдөр нэг өдрийнхаа a day in my life in Bangkok гэдэг бичлэг хийх гэж байна. Тэгээд кофений талаар талт ярий. Энэ үрээсэн. Тэгээд энэ хүн амар гоё талинаар талгаж байгаа юм болохоор маш юм олон гоё өмнөдөө сонгож болдог. Тэгээд яг олон сонголттой тэр нэг тэгээд бидний нөгөө л юм мэддэг Этиопия, Колумбия, Кениагаас өөр шал хүмүүсээс сонсож байгаа юм байна. Гэхдээ үнэхээр гоё үг байдаг. Тэгээд би энэ кофег сонгоцсон гэж байна. Тэгээд амар гоё тийм гоё blueberry шиг юм шиг тийм ситруслэг амттай баг зэрэг. Гэтэ эсвэл сэтгэл цаана тийм чоколад амттай байгаа юм шиг тийм хитрхи амар ситруслэг биш юм байна. Үнд чинь өнөр нь баш гоё их танасаа энэ кофе байна. Тэгээд Тайланд ядад бас нэг хадад байгаа юм болохоор кофе шопод маш олон сонголттой. Тэр нь үнэхээр таалагдсан. Өдөр болгоны шинэ кофе шопод орж үзээл. Тэгээ бага кофе уугаад явах амар гоё байдаг. Таалагдж байна. За би юм шилэмсөө тийм Улаанбаатар хүмүүсөөд зүгүрсэн байна. Сүд тат одоо Тина атруу хараад дээ. Яви. Одоо бид хоёр мапи турэслээд Бангкокоор явах гэж байна.
Хангалттай болонгой. Түрүүн гэрэлгүй байгаа гэсэн. ийм шинэ ном гарсан. Thai Space Street Food гэдэг нэг агийн гаргасан. Тэгээ энэ амар бизнес болсон. Хоёрын төрөлцөө өгдөө. Вау, Pokemon. За энэ mango sticky rice дээрээ coconut sauce-оо хийж байна. Энэ амар гоё тийм. Премиумтэй. Тэрмээс хойно rice нэрс sticky байж чадахгүй байна. Зүгээр бодож. Аа ямар sticky. Тэгээ бодоо яаж sticky гэж юм байна. За Даня бид хоёр ийм газар гоё хуучин номын дэлгүүртөө орсон. Тааш дотор нь бичлэг зураг хийж болохгүй болохоор бид хоёр юм аваагүй. Тэгээд би ийм ном авсан. Доторхын өөртөө авахгүй болоо. Зогсчих. Анука. Шинэ камертай болсон. Би уг нь тэгээд 2025 оноо төлөвлөж байхдаа YouTube дахиад хийх үү яах уу гэж бодож байгаа. Тэгээд би юм хийхгүй л бах та.
гэж бодоод төлөвлөгөөн дээрээс оруулаад сахтаа юу. Тэгсэн чинь би Бангкок тэгээд шинэ камер аваад тэг би амар бичлэг хийвээс бодоод тэгээд ер нь одоо цаашдаа энэ бичлэг ер нь би бичлэг хийх дуртай байсан. Тэгээд ингээд бичлэг хийхгүй болохоор ингээд надад яг нэг дутуу хаамсаг юм шүдэхгүй юу. Ингээд creative team маань байх болсон юм шиг. Тэгээд тэрийг буцаад хэлүүлээ. Тэгээд заавал ингээд өөрийнхөө нэг бичлэг авах. Гэтэ гоё ингээд хийж одоо. Тэгээ миний бас нэг сул тал нь болохоор би чинь жоохон баг зэргийн perfectionist байхгүй юу. Тэгээд ингээд заавал төгсөө ажиллагаа, заавал гоёлгаа гэсэн. Тэгээд надад энэс өмнө гээд авсан зөндөө олон бичлэг зөндөө олон шоу байгаа заяа ингээд ийш тийшээ аялаа. Өмнө Бангкокаас бас талмаас ороод парк өрөө бич юм байгаа. Тэгээд би ингээд янзангуудаа талдах байгаад байхгүй ингээд энэ дүрсэн жоохон сонир байна. Энэ дүрсэн амар жоохон сонир байна. Эдит нь ерөөсөй болчихгүй байдаг ч юм уу те ямар найруулгагүй ч юм уу тийм явсан. Тэгээд би ингээд оруулалтгүй хайчдаг. Тийм болохоор одоо болохоор би тэрэн дээр илүү ажиллах гэж бодож байгаа. Бичлэгийн чанар манай төрөлх ажиллах гэж бодохгүй юм. Яг тэрэн дээр илүү ажиллаад ингээд заавал perfect байх шаардлагагүй, заавал гоё байх шаардлагагүй. Сонин юм амар авталтаагүй сонирмжлэг өсөн ч гэсэн хамаагүй оруулъя гэдэг тиймэрхүү майндаар ингээд илүү ажиллах гэж бодож байгаа. Тэр бол миний хувьд амар чаленж байх. Би ингээд заавал ингээд толгойгоо өмсөлт мэдээ ийм удаагийн бичлэг маань ийм байна, тийм байна, ийм дуу байна гэх юм гоё дуу авах юм дээ. Тэр төлбөртэй энэ ч юм уу. Тэгээд төлбөртэй дахиад мөнгөний төлж авах яах вэ бодонгууд ингээд амьд сан дартаад спойлерыг хайчдаг. Энэ удаа би баг дуугүй чамаагүй гоё тийм юм байлаа. Оруулах гэж маш их хэцүү болов.